Үзэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан багангийн багша баярлаа. Дорн таймгийн баян түмэн сумын уугуул Жанчуудэрийн тогтох гэдэг уран тогс маань Багдаа бол одоо их юм бай тийм одоо хүүхэд байсан сурлагтаа бол сайн хүүхдийн одоо анги танхим гэж хүүхдүүд дундаа үлгэрлэх талаар бол одоо сайн тийм сурлагсаа сайн тийм хүүхэд байсан. Түүнээс хойш бол одоо сургуулиа багшийн сургуулийг одоо төгсөөд багш болоод мөн одоо олон шавнартай болсон. Ингээд миний дүү багшийг сайхан мэргэжийг эзэмшиж олон аавын өвгүүд актыг одоо сурган хүмүүжүүлж ажлыг бол одоо 30 гаруй жил хийж явж иржээ. Энэ хугацаанд одоо олон гаруй шавнартай болсон. Мөн одоо энэхүү ажилдаа бол харамгай сайн дадлагч дуршлагтай тэргүүний одоо багш нарын нэг болсон юм а. Би бол өөрөө яг зэргийн хүн. Гэхдээ би бол олон аавын хөвүүдийг 3 жил энэ хугацаанд төсвөр хатуу жилдээ хүний үг даадаг дээврээ даах үс гэж одоо хэлдэг дээ галсангой хэлээр. Ийм болгоод бусаадаг бол миний дүү хүүхдүүдийг амьдралын захад нь орж амьдралын шугамд гарах амьдрах чадварыг олгодгоороо энэ мэрэгчлэл бид хоёр энэ мэрэгчлэр бахархаж явдаг юм а. Үүнээс гадна миний дүүд нэг хачин сайхан хоббитэй хамт олондоо бол нөлөөлгүй цэцэг дэрдэг хүн. Их сайхан цэцэг дээр. Одоо өнөөдөр хэд ээжээсээ өвлөөд аваад үлдсэн нэг юу байдаг юм кактус байдаг юм л да. Тэр кактус одоо тийм амар цэцгэлдэггүй ургамал байхгүй. Тэгэхэд л одоо миний дүүг ээжээс аваад үлдсэн тэр кактус жилийн жилд сайхан цэцгэлдэг. Энэ бол хүний одоо зан чанараас шалтгаалсан зүйл байдаг учраас цэцэг хүртэр одоо ингэж сайхан ургад дэлгэрч явдаг. Тийм ч учраас би одоо дүүнгээ жижигхэн боловч энэ ажил хөдөлмөрч байдлаар нь бахархаж явдаг юм а. За ингээд би бол яг дүүнгээ энэхүү мэрэгдлэр бахархад гэдгээ л одоо жоохон дурсамж болгож ярьж байна. Зан чанарын тухай яриад байх юм бол зөндөө юм болох байх. За ингээд би өнөөдөр дүүдээ энэ сайхан мэрэгжийг эзэмшиж ах чинь бахархаж явдгийн шүү гэж хэлээд дүүдээ сайн сайхан уртудаа наслахыг хүсэн өрөөж энэхүү дурсамж яриагаа өндөрлөе да. Уралчин ороод цагаан мөргөндөө өвчин шавдан эрдэм хайрдсан орцсон танхын үдийг нэгэд оргдом хүсэт минь чигүр ургуулсан үцэг барсан. Ардын боловсролын тэргүүний ажлын тэрвэглээс хэрэгтэй багш Ж уран тогсонд боловсролын байгууллагад 33 жил ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаанд 1996 онд арга зүйч багш цол тэмдэг, 2004 онд багшийн алдар медаль, 2004 онд боловсрол шинжлэх ухааны яамны жуух хүчиг, Монголын үйлдвэрчдийн нэвлийн 90 жилийн ой медаль, 2008 онд аймгийн үйлдвэрчдийн нэвлийн холбооны хөдөлмөрийн хүний төлөө 2008 номинацийн тэргүүний идэвхтэй сонголтон, 2009 онд боловсролын тэргүүний ажлын, 2010 оны аймгийн баг боловсролын шилдэг 9 багшийн нэг, Дорнод сургуулийн шилдэг төгсөгч 2011 он, аймгийн цэцэг даргын жуух хүчиг 2011 он, 2012 онд боловсролын 90 жилийн ой медаль, 2013 онд Дорнод аймгийн тэргүүний ажлын, 2014 онд Дорнод аймгийн баг боловсролын мэргэжлийн авраг багш зэрэг гавьяа шагналаар шагнагдсан. Сайн байна уу багшаа, балчмаа байна. За тандаа хайртай шүү, баярлж явдаг шүү гэж хэлхийг хүслээ. Тэгээ 10 жилийн маань баг ангийн маань багш анхны үсгийн маань заасан багш нарын минь та билээ. Тэгээд багш гэдэг хүн бол хүний амьдралын одоо хамгийн хайртай амьдралд одоо санаж дуусч явдаг хамгийн хүндтэй хүмүүсийн нэг яалтчгүй байдаг. Тэр багш нар дундаас маань бас хамгийн их хайрлж хүндэлж явдаг хүн маань та минь юм шүү. Амьдралд урам зоригтой байх, өөртөө итгэлтэй байх. Тэгээ тэр бүхнийг зааж сургасан багштаа маш их баярлж явдаг шүү. Тандаа хайртай шүү. Та бол хамгийн мундаг багш шүү гэж хэлмээр байна. Багшийн шавна